Ew. Hi. Hi guys. Hello. Тэгээ бараг хэдэн оног ч юм уу бараг л 2-7 хоногийн дараа хэдүүлээ уулзж байна. Ойртойгоо бичлэг орохгүй байсан бэ гэвэл би нөгөө хичээлдээ нэлээд сайн ягаад тэгээ бараг ойр бичлэг орохгүй байсан баха. Миний ардтайгаа юм юу гэж. Таад бичлэгтээ орё. За энэ юу вэ болохоор би энчантуудыг редэлж байгаа. F энэ бол маш шүү. E муу. D тааруухан. Англи хэл мэдгүй юм байвал би уншаад өгье. C дэжгүй. B сайн. A хамгийн сайн. S дэд тал. S нэмэх early game. Тоглоомыг маш сайн яадаг. Одоо энэ честэн дотор бүх энчантууд байгаа. Энчээ. За эхлээ protection. Protection бол хамгийн хэрэгтэй энчант байгаа. Урчин гэвэл энэ armor дурдаг энчант гэж би өдөр болготой. Тийм болохоор энэ бол хамгийн сайн. Энэ бол S-тэй орохгүй заяа. Тэнэг. Тэнэгтэй зүгээр нэг дарчихын хооронд. Тэгээд fire protection энэ бол хэрэггүй. Тэглэж protection зүгээр. Тийм бол fire protection яадаг вэ гэхлээр галны damage-ийг нь багасгаж өгдөг гэсэн үг. Гэхдээ protection full protection 4-тэй армортай байх юм бол та ламад ягчгүй л гэсэн үг. Feather falling enchant бол минь хэрэгтэй. Ялангуяа луутай тулдж яхад хэрэгтэй. Энэ бол feather falling нь яадаг вэ гэхээр энэ гутланд ордог enchant байгаа. Тэгээд өндрөөс онгууд мэдээж damage авдаг шүү дээ. Тэр нь өндрөөс онгох damage-ийг багасгадаг. Өндрөөс оноод protection 2-тэй юм бол тэгээд яана гэсэн үг. Гэтэ protection-аас юу? Энэ бол B. Дараагийн enchant бол blast protection. Энэ бас хэрэггүй. Гэхдээ энэ бол blast protection бол дэлбэрэлтийн хамгааллыг яадаг. Creeper-ээс бол айлтгүй. Тийм болохоор би E дээр өглөө. Амшиг. Порчтал гэсэн энэ нас хэрэггүй. Энэ сумнаас хамгаалдаг. Сумны дэмэж багасгадаг гэсэн. Тэрнээс бол угийн хэрэггүй. Тоорс бол хүмүүс бол хэрэггүй гэдэг. Ялангуяа про хүмүүс. Гэхдээ Торренс бол яадаг вэ гэхээр хостаг мод буюу чамдуу дээд модод мэдээж тарина штэ. Юу энэ армортай. Энэ армор дордог энчант. Тэгээд штэ. Энэ яадаг вэ та илүү амтан дээр дайдаг амтууд байх юм. Түнгүүтээ чамлуу дайнгуудаа тэр дэмэж нь өөрт нь буцаж ирдэ. Ялангуяа та ингээд майн нэгээд ухаад ивдэг штэ артаас ч мод яриад. Энийг өмсчих юм бол тэгээд тэр чамаа зогсороо чи хоол идэд амин хөдөж болно. Ялангуяа алтайсан. Тэгээд тэтсэн тэр зогсоод өгөх юм. Гэхдээ энийг хүмүүс муу гэдэг энэ C дээр тавьлаа. Special. Энэ бол helmet-д ордог юу. Гэхдээ энэ бол та нэг бөмбөлгийг 15 секунд нэршилдэг. Эсвэл усанд 15 секунд амьсгалдаг. Энэ бол A. За Deepster дээр. Энэ бол гутланд ордог enchant байгаа. Энэ бол яадаг вэ гэхлээр усан сэлэг хурдыг чинь сайжруулдаг заяа. Ялангуяа усны дайрдаг амтаас ухтах хэрэгтэй. Тэгээс утсан талаар бол нэг хэрэггүй. Гэтэ энэ бол хэрэгтэй.
B. Aqua Infinity. Aqua Infinity яг тэгэхээр усан дохуу хурдыг чинь яг энгийн усанд нэг юм ухчихаар чи удаан нэг бол удаан нэг бол энгийн хурдтайгаа байгаад байдаг үстэй. Тийм болохоор энэ бол усын хурдыг яг тэр чигтэр юм. Энэ бол дуулаханд ордог. За дараач Sharpness 5. Энэ бол маш хэрэгтэй. Энэ бол филмд ордог. Ялангуяа амтны цохингууд ингээд жирийн sword-ын хонь нэг бол нэг зөхөд явна шүү дээ. Критикалтай. Харин энэ Sharpness-ийнх нь бол модон зэлтэй. Тэгээд энэ чаддаг юм бол энэ нэг зүгээр нэг зөхөн. Энэ бол маш хэрэгтэй. Бүр тайлбар өөрсдөө ч хэрэгтэй. Smite 5. Энэ Smite 5 бол Sharpness-ээс арай муу. Гэхдээ Smite 5 яадаг вэ гэхлээр нөгөө зомби, скелетон, creeper эдрийг бол критикалтай тэгээд sword-тай юм шууд нэг зөхөд яваад байна. Ер нь hostile mobуудад undead damage буюу dead damage үзүүлдэг. Энгийн амьтдад бол тэгж damage үзүүлдэг. Гэхдээ энэ бас үүртэй. Авши энэ энчээ байхгүй мэнэ. Benefartos. Энэ бол нэг хэрэггүй. Зүгээр Alt Silverfish зүгийн эдрийг алхахад хэрэгтэй. Энэ хэрэггүй. Knockback. Энэ knockback-ийг бас про хүмүүс яагаад гэдэг. Гэтэ knockback бол зөвхөнгүүд мобыг холдуулдаг ба. Гэтэ энэ яг ядаргаатай юм гэхлээр нэг юм айтмаа зөгчлээ тэр нөхөөгүй тэгээд цаад холдуулаад зүхтаагаад явуулаад өгчнө. Тийм болохоор энэ хэрэггүй. Гэтэ чи яг өгөхөд энийг зөхөд ячилтаа. Тийм ди. Firespect-ийн нэг гоё юм. Firespect фильмд ордог. Саяны Benefartos фильмд ордог. Knockback гэсэн фильмд ордог байгаа. Firespect яадаг вэ гэхлээр Sword-д ороод альва мобыг зөхөх болон түүний шатаана. Буюу нөгөө хонь өхөр эдрийг алангууд нь штэ. Нөгөө түүхийн гарч идэгтэй харин тэр шатаад өгчих юм бол яад юм. Шартангаараа гарна. Гэтэ энэ сайн биш. Зарим том мобуудад болоо энэ нөлөөлтгөө. Лүтийн 3 бол хамгийн сайн. Лүтийн 3 учир бүх мобуудаас унах айтмуудын мөн ховор зөөлөд унах гахад хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн. Илүү их айтмууд унаад. FS энэ битгахсанд ордог. Лүтийн 3 бол Sword-д ордог байгаа шүү. FS бол битгахсанд ордог. Би зээлтэн тавьчих. FS бол чулуу битгахсанд ордог, хүнд ордог, шоулд ордог. Энэ Silvers бусдад айтмуудаар ордог дөө. Усан хурдыг сайжруулдаг юу байгаа? Энэ хэрэгтэй. Ялангуяа speed байна. Ихтэй арай эс биш ээ. Миний хувьд таад астрейтлээд үзэрээ. Сэлхтооч бол ооруудыг авахд нөгөө яг тэр чигтээр нь гаргаж ирдэг. Diamond эдэрэг ангууд diamond дараа гажихгүй, diamond оруулна. Гэтэ нэг гоё юм нь болохоор stone ангууд cobblestone гардыг штэ. Гэтэ пикакс нь тийч юм бол энэ stone нь юу юм? Stone-оор гарч ирнэ. Нэг гоё юм тийм. Тэгээ farm хийхэд бол тэгээд чулуучтайгаад байхгүй. Гэтэ энэ бол B. Unbreaking. Энэ бас маш хэрэгтэй. Unbreaking болохоор аливаа зүйлүүдийг удаан эвдрүүлдэг. Ер нь бол эвдрэх хугацааг нь багасгадаг юм дөө. Энэ бол маш сайн. Early-гийн Fortune 3. Энэ бас нөгөө төмөр redstone нөгөө оорууд агаартай хөдрүүд тэдрийг яадаг заяа. Олон болгож diamond эдрийг авангууд ялангуяа тэгдэг.
Ихтэй early game-д орно заяа. Гэхдээ арай early game биш. Тэгээд бас нэг оо. Тэс мэдгүй. Гэхдээ энэ бол би өөрөө болоод хэлээ. За Power 5. Энэ Power 5 бол номонд ордог юм чинь. Энэ номны сумны хүчийг сайжруулдаг. Энэ Power 5-аараа яг юм бол зүгээр нэг хантыг харуулаа шууд алчна. Юуны хурдыг сайжруулдаг. Гэтэ энэ early game бол биш. Гэтэ хамдээд талдаа орно. Lack of sea. Энэ бол нэг хэрэггүй. Загасны уурганд ордог гэж байна. Энэ бол ер нь далайн fishing rod-оор янгууд нөгөө загас өдрөд тэдэрийг арай хурд олон эсвэл өөр зүйл олоход хэрэгтэй. Энэ бол нэг хэрэггүй. Лүүрчсэн хэрэггүй. Гэтэ энэ бол lack of sea-гээс арай дээр. Учир нь гэвэл лүүр болохлээр нэг талаараа загасны уургын хурдыг татах хурдыг сайжруулдаг. Нөгөө талаараа бол далайгаас өөр илүү айтемууд enchanted book ялангуяа олж авдаг заяа. Гэтэ биш. Frost болохоор энэ бол хэрэггүй. Гэтэ нэг гоё юм юу гэж Magma Lock-ын дээр явангууд ингээд damage аваад байдаг л та. Тэгээ shift-лж явах гэдэг. Харин энийг гутландаа ич юм бол энэ гутланд ордог юм чи байгаа. Би хаана ордог юм чи хэлэхгүй байна. Гутландаа өмсчих юм бол тэгээ блок тэгээд энэ альт услах юм бол тэр юм мөс олгож хөврөн. Тэгээ та тусан дээр чөлөөтэй алхаж болно. Тэгээ Magma Lock дээр аюул юм. Тэгээд өөр юм юу гэх юм бол мó. Мэндийг. Энэ бол мэндинг бол хамгийн ашигтай. XP авах болгонд чи item энэ бүр ямар ч хамаагүй айтемд ордог заяа. Тулааны. Энд байгаа бүх юунуудад ордог. Энэ модны энэ саад хэлж бол ордог. Энэ яадаг вэ гэхлээр чи XP авах юм уу? Тэгээд айтемда нэг түүл эдэртэй мэндийг хийсэн байвал XP авангууд тэр нь нөхөгдөн гэсэн үг. Энэ бол дуусахгүй болгоно гэсэн үг. Ер нь бол Амриктэй юм бол хизээж дуусахгүй. Curse of Finding, энэ хоёулаа хог. Бүр F хасаг. Curse of Finding ямар ч хамаагүй айтмыг ашиглаж болохгүй. Мөн R-да ич юм бол R-аараа яагаад тайлж болохгүй. Clear command эсвэл үхжиж л алга болгоно. Энэ бол Wash Curse of Vanishing ингээд юундаа ичмэл энэ гэтээ нэг хараал өгдгүй юм. Гэтэ чи өгчих юм болвол тэгээд айтмуудаа авчиг гэхлээр тэр айтм байхгүй болно гэдэг. Энэ бол хог. Имплект бол миний утсан дээр бол альва мобн дээр маш их дэмэж өгдөг. Triton дээр ордог. Харин Java Edition буюу компьютер дээр болохоор Aquatic mod идэрт илүү их дэмэж үзүүлдэг байгаа. Энэ бол утсан дээр бол детал. Чингүүл энэ маш их дэмэж үзүүлдэг. Тэгвэл нэг юм. Даач Riptide. Энэ Riptide болохоор Emblem-тэй ордог уу? Riptide болохоор Thunderstorm юм уу? Далай дотор Triton-та удаан дайлаа. Тэгээд цаашаа эргэж яваа damage өгнө. Нэг гоё юм тэр. Тэгээд light-ыг ашлан мэлж болно. Тэгээд энэ бол видео. Loyalty 3. Энэ Loyalty 3 яадаг вэ гэхлээр Triton хийчих юм бол шидчээ босод дээр цач ирдүү штэ. Харин тэгч юм хэрэг энийг хийчих юм бол буцаж ирнэ гэсэн үг. Loyalty 2 бол өөрийн зэмтэй. Автаж бол энэ бол таагүй. Тэгээд би Chainlink. Энэ бол Chainlink бол маш хэрэгтэй. Ялангуяа Thunderstorm болж яхад Triton-га шидэнгүүд тэгээд ямар нэг моб онцгол тэднийг шууд цахилах
хаан дээрс нь. Энэ ялангуяа зомбиний толгой, скелетоны толгой, тэгээд крипний толгой авахд хэрэгтэй. Тийм болохоор энэ хэрэгтэй. Арай эвдээ орохгүй. Мультишот болохоор piercing-тэй ордог. Мультишот яадгүй гэхлээр crossbow-тэй ороод crossbow-тэй ороод тэгээд ер нь нэг сумаар буудангуу 3 сум болгож яддаг гэсэн. Piercing бол яадаг вэ гэхлээр crossbow гэхдээ мультишоттой хамт ордог. Энэ болохоор нэг ар талаараа нэг хоёр мобын чинь ингээд зогсож илаа гэж бодъё заяа. Тэгээд чи piercing-тэй юу гэх юм бол тэр нэг нь ондог гэсэн. Гэтэ piercing-тэй ивэл хоёулыг нь онно. Ер нь сумаар буудлаа нэвтэлж бууддаг гэсэн үг. Ерхийдөө бол quick charge. Энэ бол crossbow-ыг хурдан чаржуулдаг. Ингээ crossbow чаржлах гэж нэг 3-4 секунд болдог. Энэ бол зүгээр бараг 0.5 секунд яадаг. Гэтэ энэ бол би нөгөө дээр хэлсэн. Soil speed энэ хэрэггүй. Soil sand энэ гутланд орно soil speedтэй. Soilтэй хахад тэрэндээ алхангууд хурдан л явна гэсэн. Бусад талаар нэг хэрэггүй. Тэгэхээр энэ бол F. Silk touch. Энд silk touch гэж байна. Лүүр 3. Ингээ бүх энчэнтэй толцож байгаа юм бах та. Гэхдээ би паник энчэнд бартадхай өөр энчэндүүд аваагүй байх юм би. Punch хоёр яадаг вэ гэхлээр номонд орчингуудаа зөгчөөд тэгээд аливаа мобуудыг холдуулдаг гэсэн. Энэ бол бас хэрэгтэй. Тэгээд өөр flame эснэ. Flame. Энэ яадаг вэ гэхлээр нөгөө сумаар номонд ордог. Тэгээд номондоо ичих юм бол сумуудыг гал олгож яадаг гэсэн. Fire spec-тэй адилхан. Гэтэ номонд. Тэгээд энэ аливаа мобд шатаж олох. Энэ бол early game. Тэгээд ч өөр ямар энчэд байгаа илээ. Нэг утасны энчэнтээр нэг дутуу энчэнд юу вэ гэхлээр sweeping гэж байгаа. Sweeping гэж нь яадаг вэ гэхлээр юу байгаа? Ингээд нэг Монгол ютуберуудыг нэг юу яадаг да. Нэг фильмээр хүнгүүд фильм нь ингээд завчиж яагаад байдаг заримдаа тэггүй. Тэгээд тэгчих юм бол дан sweeping ингээд байна. Тэнгүүтээ нөгөө талд нь арай муу дэмэж өгдөг. Харин тхий sweeping гэж хийчих юм бол яг тэр дэмэж өгүүлсэн гэсэн. Зүг юм хийдэл. Тэгээд энэ тэрийг бол нэг 8 өгчтөө. Тэгээд өөр дутсан энчэндүүд байж магадгүй. Тэгээд би split control яваадах юм. Touch split control. Энэ нэрүүд нь харагдсан тий. Тэгээд л нэг тиймэрхүү дөө. Тэд нэг иймэрхүү энчэндүүд байна. Тэгээд дутсан энчэндүүд байвал тэгээд комент хэсгээр бичиж олно. Тэгээд таалагдсан бол лайка дараад өөрөдөө таалагдсан бол тэгээд сабскрайб дараарай. Тэгээд guys тэгээд та үзсэн бол тэгээд лайк subscribe дараарай. Тэгээд нэг юм хэлмээр тэр нь юу вэ гэхлээр бороо. Яг чухал юм хэлж байгаа зүгээр мууга бороо ордог нас. Тэр нь юу вэ гэхлээр утгагүй миний бичлэг хийсэн 1 жилийн ой болох гэж байгаа. Би дутагдсан.
болгож байгаа. 1 жилийн миний ой бичлэг хийсэн. Тэгээд тэрэндээ би онцгой нэг бичлэг хийх болно. Тэгээд тэрний юу байх вэ гэхлээр таад тааварлшгүй нэг юм байгаа заяа. Тааварлаа тэгээд коммент дээр бичээрэй за. Тэгээд энэ л ууц та. Bye.